Их дэлхийд түүхээрээ гайхагдсан эзэн Чингисийн үрсад Монголд өмнө та бүхэн маань дэлгэр зууны налгар сарда Тэнч хотойтой сайхан наадаж байна уу? Эх орон Монголын үндэсний телевизээс үндэсний ухамсараа сэргээн бий болгосон баялагын бүтээгчдийг дэмжин ажилладаг баялаг бүтээгч нэвтрүүлэг ардын явсгалын 94 жилийн үндэсний их баяр наадам зориулан хүргэж байгаа баярын цэцгээ дугаараа та бүхэндээ танилцуулан хүргэж байна. Эрт цагаас ном сумыг амьдрал ахуйдаа өргөнөөр хэрэгжилж, мөн өөрсдийгөө хамгаалах болоод улмаар дайн тулаанд ашиглаж эхэлсэн тэр үеэс эхлэн ном сумыг улам боловсронгүй болгосоор ирсэн. Монголчууд бидний өвөг дээдэс байгалийн болон ахуйн түүхийн эдийг оновчтойгоор ашиглан илүү хүчтэй, хол харвдаг овор багтай номыг бүтээж чадсан. Ингэснээр монгол хүн морин унаад ном сумаа барин холж мэргэн ухаанаараа манай эртний өмнөх 3 дугаар зуунд хүннүү гүрэн, манай эртний 12-оос 14 дугаар зуунд дэлхийн талаас илүү эзлэн нэгтгсэн их монгол гүрнийг байгуулж чадсан тэр сүү алдар нь өнөө хүртэл цуурайцаар байгаа билээ. Эх орон Монголын үндэсний телевизээс үзэж та бүхэндээ хүрдэг баялаг бүтээгч нэвтрүүлэг үндэсний их баяр наадам зориулсан баярын цэцгээ дугаар үзэж та бүхэндээ хүргэж байгаа байлаа. Тэгэхээр бид баярын цэцгээ дугаараар дамжуулан монголчууд бидний эрт дээр үеэс уламжлагдсан ирсэн 93 наадмын нэгэн төрөл болох ном сумын түүх хийгээд ном сумыг хэрхэн урлах арга ухааныг та бүхэндээ хүргэхээр Брайд улсын соёлын гавь зүтгэлтэн Батмөхгүйтэй уулзаад байна. За танд юуны өмнө үндэсний их баяр наадмын мэндийг хүргэе. Та сайхан наадаж байна уу? Сайхан наадж байна. Та бүхэн сайхан наадж байна уу? За тэгэхээр та манай үзэгчд маань ном сумыг хэрхэн уралдаг хийгээд ном сумынхаа түүхээс та манай үзэгчд хаваалцсан уу? Ном сумны түүхээс авч үзэх юм бол яг үедээ дэлхийн бүхэл улс орны одоогийн улс орны өвөг дээдс нь бол эхлээл модон авч яхатай харьцаад дараа нь бол өөрсдийн аргаар номны үйл ажиллагааг сайжруулсан. Тэгэхээр энэ дотроос манай Монгол ном сум бол дахин давтагдахгүй юм технологитой орц материал хийж байгаа арга нь бүгдийн гарааргаар хийн. Тэгэхээр энэ урд нь эвэр наасан дунд нь хавчуурга модтой ардаа цавуутай ширмсийг зуулж тавьсан. Тэгээд тэрийг нэг жилж хатааж хэрэгэлдэг ийм ном сумыг ганцхан нүүдэлж зохион бүтээсэн байдгаараа л онцлог юм байна. За тэгэхээр ер нь ном сумыг хийхэд хүндрэл бэрхшээл нь юу байна? Тас манай үзэгчдэд ном сумыг хэрхэн хийх арга барилаасаа хуваалцах ба. Нэгдүгээрт нь маш сайн хатсан хус байх хэвээр. Монголын ой дургадаг модны хамгийн хатуу мод нь шүү дээ. Хус говь дургадаг нь бол цаг. Тийм хатуу мод байх. Энэ модоо нэг жил хатаагаад тэгээд эсхүүр нумаа хийн. Одоо энэ бол ингээд эсхүүр нум хийгээд тэгээд нэгдүгээр үеийн ширмэс тавьчихсан байгаа нь энэ байх. Энд 3 удаа ширмэс тавина. Одоо эндээс нарахад бол одоо энэ нэг хулс нь ингээд харагдчих. Энд ингээд углуургадаж оруулсан монгол аргаар. Гичрийн бол ингэ углуургадаж энэ хулсан данааж гэдэг хийндээ. Эхнэрийн ажиллагаа. Энэ нь болохоор нумаа махир болгохын тулд энэ шар амар гэж ийм бас ийм махир мод нааж өгнө. Тэгэл энийг наагаал нэг эсхүүр нумаа хийсний дараагаар бол одоо нэгдүгээр үеийн ширмэс тавьчихсан ном энэ байна. Тэгээ энийг жаахан нэг 20 хоног хатааж агаад 2 тавина. Тэгээд нэг сар 2-3 сар хатааж агаад эврэнаа. Тэгээд дахиад хөвчилж үзэж яагаад нөгөө тэнцвэрлэх ширмэс гэдгээ тавина. Ингээд 3-4 удаа одоо ширмэс тавьж байгаа номондаар. За тэгээд энэний дараагаар бол одоо энэ эвэр наацсан ном нь энэ байна. Энэ одоо өхөр янгирийн эвэр наа. Энэ бол янгирийн эвэр наасан байна. Энэ дунд нь ийм зайвал дээдэг. Энэ дунд нь бол согог гэж одоо тусгай тийм тулгуур яс тавьж өгдөг. Энэ хоёрыг нийлүүлж одоо барагтаа бол наадаг бай. Заавал энд ямар нэг их баг хэмжээний юм зай үлдээж энэ бол 3 зай байна. Тэгэхээр энэ чинь бол сөөм хүртэл юм зай үлдээж энэ дунд нь тулгуур яс хийж өгдөг. Өөрөөр хэлбэл энэ тодорхой хэмжээний хөдөлгөөн орж явах хэрэгтэй байгаа. Таны хувьд одоо ном сум урлаад ингээд хэддэг жилдээ болж байна. Одоогийн мэт хэдэн жил болж байна? Тий, одоо би чинь нэг номтой ном ившээлгээд нэг 50 жил болж байгаа. 1965 онд ном ившээлгсэн гэхээр чинь сум тавьж үтсэн оюутан байхдаа. Тэрнээс хойш чинь яг нэг тунд нь яг багшилж байхдаа нэг жаахан сураар хичээллэг бай. За тэгэхээр ном сум хийсний тухайд бол одоо 30 гаруй жил болж байна. Энэ бүхнийг анх хийх арга барилыг хаанаас суралцж авав? Тэгээд та бас таны ерөнхийдөө өөр юм багаас л явах ерөнхийдөө сонирхол байсан уу?
Тий угаасаа л одоо манайх ч өөрснөө 3 үеийн уран улсууд. Тэг би одоо 3 дахь үе дээр явж байгаа. Тэгэхээр миний өвөг дээдс бол ном хийгээгүй л дээ. Зүгээр модоор галт мөнгөөр юм хийхтэй. Бас их гарын дүүтэй. Их дүүтэй улсууд. Жишээлбэл сандаг гэж манай нагц тэрийн шагнал хүртэл авчихсан. Тухайн үед тэрийн шагналч бас нэлээд шалгууртай л өгч ийсэн байх л да. Тэгэхээр бол бас гайгүй л уртаа улсууд байгаа. За ном сумны тухайд бол надад Дашцэрэн гэж Төв аймгийн улсад дөрвөөсөн багш байна. Ядамсэрэн гэж Баян хонгорын аймгийн улсад одоо улсын мэргийн ядамсэрэн энэ хоёр хүний буйнд. За тэгээд одоо үеийн байсан тухайн үеийн хөгжүүлээс одоо их юм асуудаг. Ингэж л одоо тэдний буйнаар л би ном сум хийж сурсан хүн дээ. Тэднийг дагалдаж хийгсний хийж явж байгаа л. Тэгж ном сум хийж сурсан. Одоо тэгээд тэр хөгжүүлдэ тэрний одоо өр хүүхдүүд их баярлж явдаг одоо хэлэхэд бас таатай байна. Мэдээж тэглэг яах вэ тийм ээ. Тэгэхээр ер нь таны одоо мэдлэр 30 гаруй жил болж байна гэж байна. Тэгэхээр нийтдээ энэ хугацаанд бас хэдийрээ олон шавьтай болов эргээд шавнар маань бас залуу үеийнхэн маань сайхан ном сумаа эргээгээ сайхан хийж байгаа бах тийм ээ. Залуучууд ч одоо ингээд нэг 10 залуу зааж өгч чинь 1-2 л ном хийн шүү дээ. Тэгээд энэ ном хийх чинь их нарийн чинклүүр ажилтаа их нямба хүнд их өндөр шаардлага тавина. Их киноор ажиллах ёстой. Тэгжээж ном сум хийн үхээс төвнөөс биш зүгээр нэг хүн болгон сандал ширээ бол яг үдэ мороо өөр өнтер хөдөлгөөн юм чинь нэг наагаал тэгээд нөгөө дуу чимээ ямар онцтой байхын тэрийн тохируулэл өгч ном бол өргөлж хөдөлж идэг. Хоёр их үеийн өргөлж мэтчээдэг. Тийм учраас бол энэ хийхэд их хэцүү. Нарийн ажиллагаа шаарддаг учраас бас залуучууд яхаа шантрах тийм тохиолдол байгаа. Тэгээ одоо бол бас нэг 3-4 залуучууд бас тодорхой хэмжээгээр зарим нь бас улсад танигдсан, зарим нь бол улсад танигдээгүй өөртөө найз нөхдөйгөө хэмжээнд ном сум хийж байгаа залуучууд байна. Монголчууд эрт дээр үеэс эхлэн ном сумыг хийхдээ маш нарийн арга технологиор хийж гүйцэтгсээр ирсэн. Одоогоор Монгол улсад гарын 10 хуруунд багтах ном сум урлаач байна. Харваачдын хамгийн их ном сум худалдан авдаг урлаач бол Боройд улсын соёлын гавьяд зүтгэлтэн ном сум урлаач Батмөх юм. Тэрний хийсэн ном сумаар олон харваачид амжилт гаргаж улсын наадамдаа оролцоор өдийг хүрсэн билээ. За тэгэхээр Батмөх хоёулын урд маш олон төрлийн сумнууд байна тийм ээ. Ер нь сумыг бас хэрхэн яаж хийдгүү? Ер нь тэгээ суманд шувууны бас өд хийдгийн учир юу юм бол? За энэ сумыг одоо хийхдээ бол их сайхан шулуун ширхэгтэй модоор хийдэг. Модны хусны ширхэг харж авдаг. Усны ширхэг нь ташуу байх юм бол сум хугарах магадлал ихтэй. Усны одоо ширхэг нь дагуу сайхан уртаашаа шугам шиг гарсан байвал олон жил идэх юм бололцоотой байдаг. За бас бургасаар хийн. Бургасаар одоо бол бургасаар хийхгүй байгаа л да. Бургасан сум бол залах маллага их шаарддаг. Бүдүүн сум байдаг. Одоо ч их нарийнхан тийм онооны сум болцсон учраас ийм одоо учиртай. За энэ дээр байгаа номнууд сум гэдэг чинь энэ бол Хөвсгөл аймгийн Жигдэрхүү мэргэний саяхан болтол одоо барьж ийсэн ийм сум. Өнөө ирээсээ бүгд нийлээд эн чинь 72 г байх хэвээр. Тэрнээс дээш. Энэ бол бараг 80 гаруй грамм ийм сум байгаа. Тэгэхээр энэ дотор чи хөндөй энэ дотор. Энэ нэг бургасан сум. Тий. Дөрвөн талтай өд хэрглэж ийсэн тэр үед. Намайг одоо сурж орж ирж яхад эдгээр ийм юмар харгууж л байсан. За энэ нь болохоор тэр дээр байгаа 500 жилийн өмнөх номны байлдааны сум. Яг оргиороо байх. Метр сум. Энэ явган цэргийн сум гэдэг нь энэ. Явган цэргийн сум бол их хүрт метр гаруй метр 20. Тэгэл нөгөө 200 м газар чинь 100 м газар 300 400 хүн зэрэг харуулж дайснаа өмүүлэх зорилготой гэх юм уу да. За энэ болохоор энэ галт сум чинь энэ. Галт сум. Тий. Галт сум гэдэг энэ дотор юу байна нөхөр энэ дотор нөгөө хоньныхоо ноосыг юм уу жижиг эсхий одоо нарийнхан хайшлаад юм уу тэгээд дотор нөгөө дариа хийгээд тэгээд шөнийн цагт охио өгдөг. Энэ бүр одоо тэр хэддүгээр зууны үеэс ч ихсэн да бараг хэний үедээ хүн өгөрнийхөө үед байсан юм байгаа. За Чингисийн төвний залгамжлагчдын үед бүр их хөгжсөн гэж байгаа. За энэ болохоор хоёр янзын шүгэлцсэн байна. Энэ бол эврийг ухаж хийсэн шүгэлцсэн. Энэ нь болохоор модыг одоо ингэүүлээд хоёр тийш нь ухаж байгаа дунд нь нөгөө ингэүүлээд өндгийг дундуур нь хооцсон шиг юм байгаа юм л. Ингээд дундуур нь өндөг хуваахаар ямар болдгоо. Тэгээд нөгөө шаран дотор байдаг үстэй. Тэрний одоо ингэ дотор талд энэ
шар хэсгийг одоо ухаад авчлаа гэсэн. Тэгээд цагаан хэсэг нэг бөмбөгийг байж байгаа юм ш. Тэгэл энэ олон нөхөлчгтэр нэгэл дуудсан болж байгаа. Дуудсан гэдэг нь одоо ямар дагуулгатай юм бэ? Тэр бол яг үдэ одоо нөгөөх дохойны нэг хэлбэр юм байна л да. Тийм дохойны хэлбэр тэгэл бас олон дуудсан тавих мавих тэгэл чинь бас л гинт нэг чимээтэй нэг холын гараад ирвэл тэгээ нөгөө дайсан чинь бас яадаг ч юм тийм ээ. Тий. Энэ болохоор энэ нөгөө миний цуглуулга дотор ирсэн. Энэ гадаадын л усууд чулуун зэвсгийн үеийн зэвтэй сумыг хийж байгаа байдал энэ л дээ. Энд чинь бас л биднэрт юм хилээд байгаа байхгүй тийм ээ. Энэ нь бол одоо тийм бургасрахуул мод шиг байгаа юм. Тий. Тэгээд энийг аваачаад энд нь ингээд суулгаад өгчихсэн байх жишээний. Энэ бол яг одоо ингээд яг л тэр үед иймэрхүү л байсан. Энэ чулууг чи ингээд засаад тусгай ямар сохохоор ингээд ирэмэг гаргаад ирчих. Тэгээд тэрийг энэ хүнд ингээд шигтгэчихсэн. Тэр чулуун зэвсгийн үеийн ном сумд одоо нөгөө зэвний оронд хэрэгжилжсэн анхны хэлбэр юм л да. За энэ орчин үеийн зэв. Тэгээ энэ бол яг нөө тасын өдийг наагаад өөлөөгүй байна л дээ. За энэ бол нэг ингэүүлээд энэ одоо синж байдаг нь ямар ч учиртай юм. Ингээ цаашаа ингээ энэ хүртэл орлоо буцаагаа татгаар эн чинь одоо ингэүүлээд тийм их шарах сөрөөж үүсгэх юм уу тийм ингэүүлээд энэ хэлбэрээсээ өөр байдаг зориулттай байдгийн зэвтэй сум тийм ээ. Тэгэл энэ тэгээд их чи энэ хоёр нэг өөр ижил дүрстэй байсан бол эргүүлээд энэ гурав гэдэг чинь гурван өөр дүрс шүү дээ энд чинь. Тэг энэ бол ингээд хоёр синжтэй дөрвөн талтай тэнцүү тийм ээ. Энэ бас дөрвөн талтай тэнцүү энэ гурван талтай их үзүүртэй явах жишээний ч байд юм жоохгүй байдаг ч юм уу. Их мэтлэнгээр ийм өөр зориултын байсан байна тэр үе. За орчин үеийн одоо зэвтэй сумны орчин үеийн энэ бол одоо ингээд энэ ч одоо нөгөөх л сарампа гэж нэрлэдэг байгаа нь арьс ширэн дарах зориулагдсан тийм ээ. Энэ одоо энэ зэвний юуных начин нарийнхан гараад ийшээ дүрс гарсан ийм байх жишээний. Ийм л юм сумнууд ийм зориулттай. Шууны үд. Шууны үд бол яг энэ шууны үдийн чинь энэ өдний энэ хэлбэр бол нисгтэн зориулагдсан байна. Энэ нисэх өөрөөр хэлбэл залж өгөх үүрэгтэй. Энэ гурван талтай байна тийм ээ. Эний чинь зүгээр модоор хийж үзээ дараа нь тэгэл энэ тухайн үед өд илбэг байсан байлгүй. Тэгээд өд нааж үзэл тэгэл энэ өдийг 3-аар наагаад 4-ээр наагаад 4-ээр наах юм бол явалт удаан байдаг. 3-аар наахаар явалт нь сумны яваа арай хурдан болдог. Тэгээ энийг урт наах юм бол бас сумны яваа удаан болно. Богинохон бөгөө баг өдлөх юм бол сумны яваа хурдан болно гэх мэтлэнгээр өөрөөр. Энэ бол хулсан сум. Тэгээ эндээ бол шүгэлтэй. Энэ урдаа нөгөөх юуны зоогдох зориултны энийх нь шүү дээ. Тий. Нэг ном урлахад 12-аас 13 төрлийн материал ордог бөгөөд чимхлүүр ажил ихтэй байдаг. Түүхийн хэдэ бэлтгэж ном сум хийхэд 7-оос 8 сарыг зарцуулна. Учир нь гэвэл хулс эвэр хоёрыг наасан наалт хатахад 4-өөс 6 сарын хугацаа шаарддаг. Ер нь шинээр хийсэн ном сумыг бүтэн 1 жил хатах үйл явц явагддаг. Номыг удаан хатах тусмаа хамгийн сайн бат бөх болно. Бат мөнхгүй хувьд ном сумыг олон жил гардан хийж байгаа учраас тэрний уралсан ном сум хамгийн бат бөх байдаг гэж хэлж болно. Түүнчлэн олон төрлийн хэлбэр загвартай үүх түүхтэй ном сумыг өөрийн цуглуулгандаа багтаан хадгалдаг бөгөөд энэ дашрамж тэрний цуглуулгаас үзэгч та бүхэндээ хүргэж байна. За энэ хэсэг бол яг миний номны цуглуулга байна. За энэ бол 500 жилийн өмнөх Монгол цэргийн одоо явган цэргийн их хар ном. Энэ нь болохоор бүрээд ном. Энэ бас 200 гаруй жилийн төвхтэй хээгээрээ ялгаж байгаа. Энэ нь 60 хэдэн онд хятадаар хийлгэсэн 1500 номны нэг. Энэ нь манай багшийн дээд цуг агшилж ийсэн Ядамсран гэж авиат багшийн хийсэн цул эвэр ном. Энэ юм хийдэг энэ өөрөө хөдөлмөрийн багш юм л дээ. Тэгээ энэ жил нодон авиат авсан их мундаг уртаа хүн байна. Энэ нь болохоор Унгар ном. Энэ манайтай адилхан урдаа эвэртэй дундаа модтой агдаа цавуутай ширмэстэй. Энэ болохоор Солонгос ном, орчин үеийн пластмасс ном нь энэ. За энэ болохоор нөгөө индаануудын Америкийн индаанууд. Гэхдээ орчин үеийнхэн шүү. Энэ манай баруун Монголын ураанхан модон авчаахаа. Энэ болохоор Английн одоо үндэсний ном, бас модон ном. Энэ хоёр улсыг хооронд нь мод авчуулж наасан
Японы үндэсний ном. За энэ болохоор манад